За энэ жил хашаанда 10 гаруй нарс мод тарьсан. За манай энд баруун талаас салхилдаг. За салхины нөлөөгөөр энэ нарс мод баг зэрэг хазаасан байгааг та бүхэн харж байна. Тэгэхээр салхи гарах тоолонд энэ мод маань салхины нөлөөгөөр хөдөлж савлж байгаа. За ингэснээр дөнгөж тарьсан модны үндэс бас хөдөлж стрессэнд орохоос гадна сайн үндэс авахгүй байх ийм эрсдэл байдаг маа. За үүнээс сэргийлэхийн тулд тулгуур хийж өгөх шаардлагатай. За би хөлөмжний богино төмрүүдийг ашиглан энэ нарс модыг салхины нөлөөгөөр хөдлөхгүй байхаар тулгуур хийж өгч байна. За та бүхэнд хэрхэн хөдөлгөөнгөө болсноо олгосныгаа харуулъя. За ингээд хөлөмжний 3 төмрийг зоогоод тэгээ хөлөмжний төмөр тогтоогчоор ингэж 3 буланд нь тогтоож өгөөд тэгээд за мод маань ингээд нарийнхан зүйлээр уяхлаар гол иш маань гимтэх учраас нэлээд өдөө уяагаар уяад тэгээд тулгуур 3 хөлөмжний төмрөөсөө татаад уйсаа. Нөгөө хөлөмжний даруулга хар уяага ашиглаад тэгээд уйсаа. Одоо мод маань ихчирсэн. Ямар нэгэн салхины нөлөөгөөр хөдөлгөөргүй боллоо. За юм байна.